Тэгэхээр шамбран бол ерөнхийдөө 4 шаттай байгаа штэ. Одоо дотор шамбар. Тэгэхээр 4 шат нь болохоор тэр шамбармын занглаа нь хэр хэмжээнд томорсон одоо гадагшаа гарч ирж гин үгүй юу гэдгээс хамаарат бол энэ 4 үе шаттай байгаа. Тэгэхээр бидний зааж өгж байгаа зөвлөгөөнүүд бол одоо эхний 2 дугаар шат буюу хөнгөн шатанд нь бол тодорхой хэмжээр шинж тэмдгийг бол багасгах, шинж тэмдгийг арилгах мөн одоо эдгэрэлтийг төрөсгөх ийм аргуудыг бол бид нэр зааж өгж байгаа. 3 4 дугаар шат буюу одоо эмч нарын одоо хяналтанд очихоор болчихсон мэс заслын одоо заалттай ийм хүмүүсийн хувьд бол бидний зааж өгж байгаа арга нь бол төгс эмчилгээ бол мэдээж болохгүй тодорхой хэмжээгээр шинж тэмдгийг дарангуулаад зовиорыг бол багасгахад бол тустай ийм аргууд байгаа шүү. Манай төв дээр шамбрам зориулсан дотор шамбрам, гадна шамбрам, замун хавсарсан шамбрамын үед хэрэглэгддэг усан эмчилгээ, мөсөн эмчилгээ, тосон эмчилгээний олон бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр та өөртөө илрээд байгаа шинж тэмдэг зовиороо биднэрт хэлснээр яг танд ямар одоо бүтээгдэхүүн нь таны одоо зовиорыг намдаах нөхөн сэргээхэд тустай вэ гэдгийг бид нар танд одоо санал болгоно. Тэгэхээр та бидэнтэй холбогдъё гэх юм бол энд харагдаж байгаа утсаар харилцаад холбогдоод